За хэдэн хүн орж ирэх нь хүлээж байгаа хэдэн шир хийчихдээ юм. Энэ юу яасан шүү? Манайхаа сүүлд нэг сараар бандуулсан. Тэгээд нэг сараар бандуулаад тэгээд сая одоо энэ лайв хийх эрх маань нээгдэж байна. Тэгээд лайв эрх нээгдснийхэн баярыг тэмдэглээд баярын тэмдэглээд хідэн юуч хідэн тийш ширлчээ. Тэгж яагаад нэг үсэн яриа та за болно доо аваад эдэн ширээ хийчихлээ шүү дээ. Бараг 20-д ингээд их шир ихээр бас хаадаг зүйл байна. Зовлонтой. За манайхан сайхан амарцгаж гин үү. Орж ирсэн хүмүүсийн ширлээд байгаарай. Орж ирсэн хүмүүсийн ширлээд байгаарай. За манай бүлэг яах вэ? Нэгдүгээрт нөгөө төлбөртөө нэвтрүүлгийн төлбөртөө үзүүлээд эхэлсэн. Тэгээ яах вэ одоо? Чамлахаар чан гатах гэж цөөхөн ч гэсэн үнэтэй. Тэгээд энэ хамт ажиллаж байгаа энэ нэвтрүүлгийг бэлдэж байгаа залуучуудын цалинг шийдэхэд тодорхой хэмжээгээр одоо нэмэр болж байна. Нэг айхтар овоож цоотл олоод халаад байгаа юм алга. За би бол бүтэн жил гарan баг 2 жишгөө нэвтрүүлгээ үнэгүй үзүүлсэн. Тэгээд үнэхээр одоо дэмжлэг байхгүй. Миний ард одоо ямарваа нэгэн нам тэ нэг баян хүн алга. Бид нар чинь бас нэг агаар идэж усуудаг тэ шалтан явдаг хүмүүс биш амьдралтай хүмүүс. Гэр бүлтэй залуучууд ажиллаж байна. Ар гэрэд ижих ёстой. За бусдын халаасанд орох шиг амархан юм байгаагүй. Маш амархан орохоор байсан боловч би үнэхээр одоо анх эхлэхдээ л одоо 3 жилийн өмнөөс хэлчихсэн. Би хэний ч халаасанд орохгүй. 50 гартлаа хүний халаасанд ороогүй. Одоо орохгүй л үү дээ, тэ. Өрмөн үлдэнэ. Хэрвээ би буруу юм хийгээд, хэрвээ би муу юм хийгээд үлийн өрөө идэх ёстой бол яач зовсон. Энэ биеэрээ идлэл би үлийн өрөө өөрөө биеэрээ төлөө дуусгахыг боддог. Үлдэж байгаа үр хүүхэд нь зовоосоо хэцүү байгаасаа гэж би хүсэхгүй байна. Миний үлийн үрийг тэднэр үүрж муу муухай яваасаа гэж би үнэхээр хүсэхгүй байна. За дараагийн нэг асуудал намайг одоо гуйлагчин л гээд байдаг. Ядуу гуйлагчин л гээд байдаг. Үнэхээр би ядуу байсан бол үнэхээр би хоногийн хоолой яа гэж хэлсэн бол юм их орон бодох гэж юунд тусгаар тогтнол. Надад хамаагүй би хоногийн хоолныхоо төлөө явна. За 50 хүртлээ бас хөөх юм цуглуулсан. Монголын урлагт өмнөж байсныхаа төлөө их зүтгэснийхаа төлөө тэ энэ ус ямар юу харагддаг гэдэг сонь. Өнөөдөр толгоогоо 2-3 толгоогоо авах болох юм. Ажил дээр онцоо, ажил ихтэй нэг 2-3 хоног ажил дээр онч. Тэгэхээр би бол яг одоо хов хүнийхээ маань амьдрал бол яг алдцсан ядуу юм биш. Хүн чинь мэдээж тодорхой хэмжээний боломжтой болчиход одоо яах вэ гэж штэ. Тэрнээс биш одоо за би нэвтрүүлгэн дээрээ бол яалч байхгүй дэмжлэг хүсдэг. Манай студид 8 залуу ажиллаж байгаа. 8 гинэ 7 залуу надтай нийлээд манай студид 8 хүн байдаг. За яг энэ нэвтрүүлэг дээр бол 5 хүн ажилладаг. Би хэлж байгаа шүү дээ. Ийм одоо дайны цаг гарны ийм ярилцлагын томоохон нэвтрүүлгийг телевизүүд хийдгээ. Захиралтай, санхүүгийн албатай, реклам зар сурталчилгааны албатай, тийм үү, зураглаачийн албатай, сэтгүүлч редактортай томоохон телевизүүдийн хийдэг ажлыг би 5 хийж байгаа. Бид нар 6К, 4К форматаар YouTube дуг нь байрлуулдаг байсан.
За ингээд YouTube дээр тавихаа байсан. Яагаад гэвэл бид нар тодорхой хэмжээний одоо санхүүжилт байхгүй. За би ганцаараа манай одоо намайг 2 3 жил дэмжсэн дэмжигчд бол намайг мэдж байгаа. Энэ нэвтрүүлгийг энэ хүрэх гэж юу юугаа золиосноо. За хамгийн том юм маань бол би 2 сайхан хөөргөө зарсан. Дараа нь би машина зарсан. 3300 мотортой хайбрид хараараа зарсан. За 50 саяар авсан машина би 30 саяар зарсан. За хөөргөө зарсан. Тэгээ би бол маш том аквариумуудтай 2 хан бол барыг тэр чигээр аквариум байлаа. Үнэтэй ховор гой загснууд цуглуулж дэжээдэг байсан. За 12 том аквариум зарсан. За одоо хамгийн том нь гэвэл сүүний үйлдвэрийн ард байдаг натуул имлэг. Натуул имлэгийн коридорт байгаа тэр 3 том аквариумтай загас чинь миний загас. Би тэрийг 3 сая 500 мянгаар натуул имлэг зарсан гэх жишээ нь. За тэгээд элдв янзын техникүүд, камерууд, дурангууд, за 2 камер зарсан. Ер нь их юм зарсан. Энэ үрх гэж би. Тэгээ хажуугаар ном маань их хачир нэмэр болсон. Номоо хэвлүүлсэн. Ойролцоогоор 1000 орчим ном зарагдсан. Ийм байгаа шүү. Ингээд өөртөө орж ирсэн. За баримтат киноны захиалга, тийм үү, жүжигийн киноны захиалга, уран сайхны киноны захиалгын мөнгө. За тэгээ бид нар клип хийж гин, реклам шторк хийж гин. Эннээс олсон бүх орлогоо энэ нэвтрүүлэгтээ зарцуулаад явж байгаа. Би ядуу хүн биш ээ. Та нарын хилээд байгаа ядуугийн хэмжүүр харин яг ямар юм мэдэггүй. Ойлгочин, ажил хийж амьдраач над шиг хөдөлмөрлөдөг хүн Монголд байхгүй. Өдөр шөнөгүй ажил дээрээ сууж идэг, юм хөөцөлдөж идэг. Өдөр шөнөгүй жоохон зав гарвал зохиолоо бичээ сууж идэг. Би нэг армаа бичиж байгаа. Тэрэндээ би одоо хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Тэр армаа нь бол хятад төрж, Монгол төрж өссөн хятадууд Монголыг яаж дуусгаж байгаа тухай. Монгол төрж өсөж байгаа эрлий цурлийцууд эх орончдыг яаж дуусгаж байгаа тухай. Монгол улсыг яаж хөнөөж байгаа тухай. Илбэг дөрч шиг ийм эрлий цурлийцууд эх орончдыг яаж алдаг тухай ийм армаа бичиж байгаа. Тэгэхээр энэ армаа маань гарчвал бас худалдаж авч уншсан үзэгчтэй маань бас нэгэн мэдлэг мэдээлэл нэгэн хүчтэй нөлөөлөх лөө гэж бодоод байж байна. Одоо бол би миний зорилго бол Монгол төрж өссөн эрлий цэвэрлэзүүдийн илэг хатуу, эрлий цэвэрлэзүүдэд эх орон байдгүй. Эдний тухай би уран сайхны кино хийх хүсэж байгаа. Уран сайхныхаа киног хийгээд би кино театрт гаргахгүй, IP телевизэд өгөж хин нэг баяжуулахгүй. Кино театрт гаргаж энэ кино театр гэсэн хуулцнуудыг шууд орлогын 50% авдаг энэ новшнуудыг би баяжуулахгүй. Би маш том кино хийгээд өөрийнхөө фэйсбүүкээр үнгүү цацна гэж бодож байгаа. Энэ киногоор би ашиг олох гэж биш. Энэ киноны гол дүрүүдээр дамжуулж Монголын ард түмэнд эх орончдыг яаж хөнөөдөг, Монгол улсыг яаж сүрүүлж байгаа тухай би энэ уран сайхны киногоо фэйсбүүкээр үнгүү цацна, ютубээрээ үнгүү цацна. Одоо тэгээ та нар намайг нөгөө Отхон Баатар шиг Үнэн ба Зөв намын Отхон Баатар нэг ардаа байгаа машиныг нэг том джипийг энэ миний машин гээ харуулсан. Та нар авилагч, шантаач чинь шантаажи мөнгөөрөө энийг авсан гэж дайрж илээ. Би тэрийг зөндөө харсан. За яг шантаажилж авсан уу? Би бол тэр баримтыг мэдэхгүй. За Отхон Баатарт их л дургүй юм байлаа. Отхон Баатар манай нэвтрүүлгүүрд орсон, надтай ярилцсан. Би яг нүдрүү нь харж байгаад олон юм асуусан. Надад тийм хортой, надад тийм муу залуу шиг санагдаагүй. Одоо тэгээ би 2 өргөтөлгөөлсөн эмэгтэй хүн хөдөө суманд 7 хүүхдийн хүн болгох бол хэцүү. Маш ядуу өссөн. Өлсөж үдсэн. Цоорхоо гуталтай өвлжиж үдсэн ийм хүл байлээ. Тэгээд ундаа зараад, богоон дамжиж ундаа зараад мөнгөө цуглуулад тэр мөнгөөр ирээнээс гутал зөөж гутал зараад ингээд бизнес хийгээ сэргэлэн өөрөө 10 жилийн онц төгссөн, их сургуулаа онц төгссөн, голын тонкны тэтгэлэг авч ирсэн, ерөнхий сайдын тэтгэлэг авч ирсэн.
тэгээд энэ илтгэл тавьдаг оюутны том уралдаануудад тэргүүн барь авч исэн толгоосойтой хүүлээ. Миний хувьд бол тийм буруу хөвгт санагдаагүй зөв санагдсан шүү. Өөрөө нүдрүү нарж байгаа ярилцсан үний хувьд. За ингэнгүү Тотгонбаатараас мөнгө авцсан гэж шаанда. За одоо бол миний ажил бүр өргөн болно. Энэ намраас за энэ өвлөөс бол би өөртөө баталгаатай хэлнэ. Монголын бүх телевизүүд миний эсрэг ажиллаж эхэлнэ. Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллага, сайтууд эдгээр бол яг 100% миний эсрэг одоо ажиллаж эхэлнэ. Яагаад тэгэхээр надад томоохон төлөвлөсөн ажлаа одоо эхлүүлэх гэж байна. За би та нарт урагшаа би 100 алхана гэж хэлсэн. Тэр 100 алхам эхний алхам бол лайв байсан. За хоёр дахь алхам маань бол цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг байлаа. За одоо би 3 дахь алхмаа хийн. Энэ 3 дахь алхам бол нэлийн хүчтэй томоохон алхам байна. Тэгэхээр энэний эсрэг Монгол ардаа намайхан ясан шархирна. Би бол эднэрийн нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болж хувирна. Яг энэ үед л та нар надаас битээ урваарай. Миний ард нам байхгүй, миний ард намайг даасан лам алга, нам алга. Намайг санхүүжүүлдэг ямар ч мөнгөтэй их мэдлэлтэн алга. Би 100% явж байгаа. Энэ олон шантааччин, энэ олон лайвчин, энэ олон хуурамч их орончдын дунд яагаад ганцхан үнэн хүн байж болдгүй юм бэ л гэж би бодсон. Миний ард 2 хүн байдаг. Миний ард 2 хүн байдаг. Тэр 2 хүнийхээ зургийг харуул. Энэ бол миний эмээ. Миний ард байдаг гэвэл тэнгэрт байгаа эмээ минь. За тэнгэрт байдаг эмээ минь. За дараагийнх нь бол миний ээж. Миний ард байдаг 2 хүн. За тэгээ миний нутгийн уул ус байгаа. За миний ард бол өөр юм байхгүй. Намайг одоо харлуулах гэж 3 жил шахуу үзлээ. Намайг хөрөл сүхийн сугныг суулгаж үзлээ. Тэ Монгол ардын намынхны гар хөл болгох гэж үзлээ. Тэм за тэгээ хятадын хүн болгож үзлээ. Хятадаас даалгавар авчаад монголчуудыг хаглан батрах гэж байгаа хүн болгож үзлээ. Оросын даалгавар авцсан, Оросын тороол болгож үзлээ. Тэр дэлхийн супер хүчтэй хятад гүрэн, дэлхийн супер хүчтэй Орос гүрэн юу гэж намайг тоох вэ? За хэрвээ тэд нар тоогоод надад мөнгө өгсөн бол би яг хулан шиг баригдаад шоронд орно. Тийм үү? Намайг эдгээр хэрэгтэй их бүхэл сүвэ бэлдэж байгаа. Миний лайв болгон дээрээс миний үг болгоныг яг бөөс түүж байгаа юм шиг түүж миний хавцас тэрэг зузаарж байгаа. Тагнуул цагдаагийнхан бүгд намайг одоо яаж энийг хэрэгтэй их вэ гэж тодорхой хэмжээний хүмүүс томилогдсон ажиллаж байгаа. За 2 жил гарны хугацаанд надад 12 удаа хэрэг үүсгэсэн. За 2 удаа шүүхийн шийдвэргүйгээр цагдсан хорих гэж үтсэн. За 2 удаа намайг Монгол улс даяар эрен сурвалж хэлсэн. За нээнтх нь бол их амархаа. Эхний тэр эрен сурвалжилж Монгол улс орон даяар эрен сурвалжиж өвөр хангаагаас барьдаг нь бол Хаан банкныхаа цалингийн зээлийг хэтрүүлсэн гэж. Хаан банкныхаа цалингийн зээлийг хэтрүүлсэн гэж Монгол улсын цагдаа намайг Монгол улс даяар эрен сурвалжилж намайг барихыг оролцсон. За дараагийнх нь бол намайг залилаа хийсэн гэж Монгол орон даяар 5 сар хайгаад би олдоогүй юм гинэ. Тэгээ би цагдаад нь хэлсэн хүүе би өдөр болгон лайв хийдэг хүн. Өдөр болгон Алтай хотхны 22 дугаар байран дээр өрөөдөр Пистанера гэж би ярьдаг хүн. Ийм хүнийг Монголын цагдаа олохгүй 5 сар хайчиж байгаа юм. 3 сарын 1-нд эрен сурвалжлаад 8 сар гэж яхад намайг олж авлаа гинэ. Тийм худлаа. Тэгээ тэр барьж одоо шүүхийн шийдвэргүйгээр цагтан хорих гэж намайг Монгол орон даяар эрен сурвалжилсан залилаа хийсэн гинэ. За би хэнийг залилсан гаргаад ир гэсэн. Үнэхээр юм байгаагүй. Би хэнийгээ залилах вэ? За ерөнхийдөө үл юм гиснээс би ер нь үнэтэй ховрод загас цуглуулдаг. Монголд 3хан ширхэг байгаа загсны нэгийг харах уу? Энэ биш үү? Миний аквариумууд бол гоё шүү дээ. Ер нь тогтчул. Энэ бол Монголд бас нэг хэдхэн ширхэг л байгаа загас.
Амраад байгаа юм шиг. Энэ ч яах вэ байдаг л. Энд ихтэй бас хөөрхөн үнэтэй. Ерөөсө Монголд 3хан шиг байгаа загсаж энэ улаан шүү дээ. Ойролцоогоор одоо энэний үнэлэг нь Монголд байгаа үнэлэг нь 5 сая төгрөг л байгаа. Нэг ширхэг нь 5 сая төгрөг. Энд ч гэсэн ховор загснууд байна. Би загсан дуртай. Тэгээ хамгийн гоё загснууд аваад үлдчихсэн. Бусдын нь бол зарцсан. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Яагаад би энэ нэвтрүүлгийг хийдэг юм бэ? Одоо би нарийн учрыг хэлье. Яагаад энэ нэвтрүүлэг хийгддэг вэ? Яагаад энэ нэвтрүүлэг хийгддэг вэ? Энэ төрийг зөв болгохын тулд, энэ төрийг сайн болгохын тулд, энэ хулгайч, урвагч, лойрчтаас салахын тулд би энэ нэвтрүүлгийг хийдэг. Гэхдээ өнөөдөр тэднэртэй тэмцээд, хулгайч, лойрчтай тэмцээд нэмэргүй. Ямар ч нэмэр байхгүй. Би яагаад энэ нэвтрүүлгийг хийдэг вэ гэвэл хүчтэй, шудраг, зөв ард түмнийг бий болгох гэж. Ард түмнийхээ нүдийг нээж чихийг онгойлгох гэж энэ нэвтрүүлгийг хийдэг. Ард түмнээ ухаан суулгах гэж. Ард түмний би хэрсүү байлгах гэж энэ нэвтрүүлгийг хийдэг. За ард түмэн хэрсүү болоод, ард түмэн шудраг болоод, ард түмэн хүчрхэг болж эхлүүл Монголын төр хүчрхэг шудраг болно. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг. Тэгэхээр углуургаар нь эднийг авч хайхын тулд ард түмний би зөв болгох ёстой. Буруу ард түмнээс, залхуу ард түмнээс, хувиа хичээсэн ард түмнээс, хизээч олзны араас явахд бэлэн ард түмнээс. Тийм үү? Үргэлж амар хялбар мөнгө олохыг хүсдэг ард түмнээс. Нэг нэгэндээ дандаа худлаа ярьдаг ард түмнээс. Аймхай хулчгар, шудраг бус, хулгайчийг дэмждэг, хямдхан сэтгэл зүйтэй, хямдхан оюун санаатай, хямдхан тарихтай ард түмнээс ийм лойрчин хулгайч төр үүсдэг. Тэгэхээр шудраг ард түмэнтэй, зоригтой ард түмэнтэй, нэгддэг ард түмэнтэй байхад энэ төр хизээч юм лойрчин юм хөгийн төр байх чадахгүй. Тэгэхээр би энэ төрийг өөрчлөхийн тулд ард түмний өөрчлөх хэрэгтэй болсон. Ийм учраас танд хараалгадаг, муу хэлүүлдэг, элдв янзын хүмүүсийг авчирч яриулж байгаа. Би сэхэтнүүдэд яриулж байна, эмчнэрээ яриулж байна, багш нараа яриулж байна, ламнараа яриулж байна, бөхчүүдэд яриулж байна, дуучнаа яриулж байна, жүжигчнээ яриулж байна. Тэгээ эдгээр яриад байх тусмар баг-багаар та нар ойлгох. Ингээд та нар нэгдээд хүчрхэг болсны дараа Монголын төр хүчрхэг болох юм байна гэдгийг би ойлгосон. Та нар нэг эртний суутны үг байгаа да. Ямар ард түмэн байна, тийм ард төр байна гэж. Өнөөдөр Монголын ард түмэн айхтар, шудраг, мундаг энэ төр өдөрдөж байгаа хулгайчууд нь муу байгаад байгаа юм шүү. Ард түмэн муу учраас төр муу байна. Тийм үү? Ард түмэн сайн байвал төр сайн байна. Энэ төр бол Монголын ард түмний тойл. Монголын ард түмэн хулгайч байна. Монголын ард түмэн хувиа хичээгч байна. Монголын ард түмэн залхуу байна. Монголын ард түмэн анхаагүй байна. Тэгэл одоо хамгийн буруугаа юу төрлөвгөөж ихэл. Тэгэл нэг л их цэцэн, нэг л шудраг ард түмэн болж өөрсөн. Яг үнэн дээр нэдэр дээр бол шудраг ард түмэн маш ховор, шудраг ард маш ховор болсон. За ийм шүү. За явандаа би нэг жоох эдийн засаг сэргээд гайгүй болоод ирвэл би нэвтрүүлгээ болж илгүүл үнгүй цэцгийг хүсэж байгаа. За үндэсний үйлдвэр нэртэй талхач ихэр Нахимпикс, тийм өгөөж, Тесо,
МСС, Сүү гэдэг үндэсний үйлдвэрлэгч нараас миний нэвтрүүлгийн ивент хийчээ. Сард ганцхан сая төгрөг. За сард 1 сая төгрөг гэдэг бол манад ажиллаж байгаа залуучуудын сарын цалин. Тэгмээс манай зад байгаа залуучууд сая 500 2 сая төгрөг одоо юу хийж байгаагаас шалтгаалаад ингэж цалингаа авдаг. Тэгээд та нараас авсан нэг 5 сая төгрөг одоо 5 компаниас 1 сая төгрөг авахд 5 сая төгрөг шүү дээ. Энийг би цалиндаа түрээстэй энэ үйл ажиллагаанд зарцуулна. Ингээд намайг дэмжээч гэсэн тэд нар бол эрс татгалцсан. За яагаад татгалзсан вэ гэхээр Монголын үндэсний нэртэй энэ компаниуд бол бүгд шударга бас. Ард түмний төлөв биш. Эдгээр бол олсон орлогоо намд зориулдаг. Энэ төрд байгаа лойрчдыг санхүүжүүлдэг. За дээр нь Монголын үндэсний үйлдвэрлэл нэртэй компаниуд түүхэн үедээ хятадаас оруулж ирдэг. 100% хятадын харьяат. Ийм учраас эдгээр намайг дэмжихгүй. Тийм ч учраас би та нарыг тэгээ 1000 төгрөгөөр зараад ашиг унах талхаар 10,000 төгрөгөөр 5,000 төгрөгөөр зарж байгаа. Эдгээр бол ард түмнийг өстой юу ч хүс ихсрээд юм мэддгүү мангар тэнгийн дэлэмдуулаад ховх сурж байгаа лойрчд гэдгийг би мэдсэн. Ийм ч учраас үндэсний үйлдвэрлэгч нэртэй хулгайчуудыг хуулцнуудаас та нар битгий юм аваач гэж хэлсэн. За өнөөдөр дан хочд оюун эрдэнэ их шудраггүй болж хуурж байна. Ард түмний хайрыг их татж байна. За энэ бол хамгийн худалч. Хамгийн увайгүй, хамгийн өсөрхүү, амар өсөрхүү. Ийм л хүн. Хамгийн худалч, супер худалч. За нэгнийхээ араас бол хутга шааж супер чаддаг. Аюултай худалч ийм хүн. За өнөөдөр энэ хулгайч юу хийж эхэлж байна гэхээр тусгай үүргийн сайдуудаараа эднэрийг томилсон. За Санжийн баяр хятад. Санжийн баяр хятад хүн. За намбарын 2 бол цэвэр бурайд. Инх сайхан бол хятад. Сүү Батболд бол хятад. За энэ ганс хөгж нөхөр бол хятад. За энэ амар жаргал бол хятад. За энэ Эрдэнэбат бол хятад. Мэгомби инх бол хятад. За тэгэхээр ингээд 8 хүнээс 7 хятад нэг бурайд. Монголын төрийг үеийн үед халахууд нь ахалж явсан юм да. Энэ намбар гэж юм бол манай ар хангаан цэвэр халах. Гэхдээ намбарын 2 бол намбаргаан хүү биш дагвар хөхтөн шүү. Тэгээ дандаа юм хятадуудаар одоо тусгай үргийн сайд хийлээ. За энэ оюун эрдэнэ хэр үнэн хүн бэ гэдгийг та нарт аягүй тодорхой харуулж байна. Энэ оюун эрдэнэтэй тэмдэглэгдсэн ахыгаа явуулж байна. Энэ сүүлийн үед нэг сайн хүн болоод оюун эрднийг өмөрөөд исэн, магтаад исэн. Энэ юм сайд болох гэж шаасан юм байна. За энэ нөгөө хужаа нөгөө тагнуулыг татан буулгасан. Нөгөө Монгол улсад одоо шинээр хуурамч ургийн бичиг үүсгэж бүх хятадуудыг борж байгаа хувийг авахулсан. Тагнуулын газарт байсан гадаадын харьяат иргэдийн бүх нууц бичиг баримт намтрыг устгасан улгаач юм. За энэ сайдэр явсан байна. За энэ Монголын бүх баялагийг цөлмсөн. Оо навшоо. За энэ бол Монголын өмстэй идэж ууж болох бүх баялагийг, алтыг, нүүрсийг бүх юмыг цөлмсөн аюултай хүн. За энэ бас явж байна. Энэ нөгөө 90 сурвалжлал интервалоор олдохгүй байх гэдсэн улгаач гараад ирж одоо сайд болсон. За энэ Монгол улс байх бах уу? Монгол үндэстэн байхтай шаардлагагүй гэж хэлсэн хужаа навш. За энэ бол Сэлэнгийн хужаа. Нөгөө Монгол улсын юу газрууд руу нөгөө дархан цаазд байгалийн зохицолборт газруудыг руу оруулсан, ноён уул муул руу оруулсан. Алтыг их ухуулсан ерөнхийдөө. Тэрнээсээ бол шоронд орж гарсан. Одоо бүр дэвшээ явчихлаа. За энэ нөгөө хужаа. За энийг нэг Баттулга ярьжсэн Женковын Баттулга. Ээж нь ирчээд миний хүүд ямар хамаатай юм. Бидний хужаа байх. Миний хүү ямар буруутай ингээ уйлаа суугаадсэн гэж. Женковын Баттулга ярьжсэн тэр хужаа ингээ. За ингээ баахан хужаа нар явлаа да. Монгол улсыг цөлмсөн хамгийн гайхамшигтай лойрч олгооч. За энэ бол оюун эрдэнэ ах нар. Тэгээ оюун эрдэнэ хоор эргэн тойрон дандаа том хулгайчуд байдаг. Монгол улсыг хятадуудад одоо 100 жилийн хугацаатай өгч ирсэн газар нутгийг эзэмжүүлэх гэжсэн. Увсын Хүрэл Баатрыг оюун эрдэнэ
Би цээжээрээ хамгаална. Хойштооч хамгаалах болно гэж ярьсан. Тийм биз? Оюун эрдэнэ юунд итгээд байгаа? Оюун эрдэнэ зүгээр эсрэг талынхаа өөрийнхөө дайснуудыг дардаг хүн. Өөрийнхөө дайснуудыг дараад өөрийнхөө дайснуудыг дарж өөртөө бүхийсэн хулгайчуудыг хамгаалдаг ийм хүн. Оюун эрдэнэ нэг шудраг гэдэг. Оюун эрдэнэ зүгээр ардчсан намынхныг харлуулдаг. Одоо нэг мангас хэрэгтэй болсон. Зохиомол мангас хэрэгтэй болсон. За намбрын энэ хоёрыг нэг хэсэг та нарч мартамхай юм дөө загсны ой санамжтай. Үнэг шиг мартамхай хүмүүс. За намбрын хоёр Монголын загалмайлсан эцэг. Тийм үү? Монголын хээл хахуулын загалмайлсан эцэг гэл сүр дүүлэн болол тэр үед элбэг дөрч шиг шудраг хүн байсангүй. Та нар бүгдээрээ алга ташаал хулгайчийг байр мó авилгачийг байр гэж явуулсан. За өнөөдөр тэгсэн чинь оюун эрдэнэ зохион байгуулалттайгаар одоо маш том нэг хадны мангас хэрэгтэй шүү дээ. Та нарт одоо солонгос кино үзүүлээд байна шүү дээ. Амьдрал дээр юм драм зохиогоод зохиолыг бичээд зохиолыг нь бол Херогийн Баатраа бичиж байгаа. Найруулагчаар нь Херогийн Баатраа ажиллаж байгаа. Тэгээ би та нарт хэлсэн. За Монголын төрд элбэг дөржөөс илүү аюултай хүн бол оюун эрдэнэ шүү. Яагаад гэвэл элбэг дөрж холын Америкийг дагсан. Холын Америк. Тэр Америкчууд Оросыг даваад Монголд орж ирнэ гэж байхгүй. Элбэг дөрж бол холын Америкийг дагсан. Америкийн дэжээвэр. За оюун эрдэнэ бол яг хаттыг дагсан. Яг хил залгаа, урд төршрөө. Хятадгүй бол Монгол урагшаа нэгч алхаж чадахгүй гэдэг үгийг хэлсэн Монгол улсын анхны төрийн сайд. Монголын түүхэнд өмнө нь Баоли цэрэн дөрж буюу Хятад цэрэн дөрж гэж ерөнхийсэд байсан. Хичээнгүйсээ цэрэн дөрж. Тэр хятадуудыг дагъя гэд Монголын төрд арсаргай болсон. Монголын их орончдыг хятадуудтай нэж их алсан цэрэн дөрж, Баолын цэрэн дөрж. Тэр хятадуудыг дагъя гэж хэлчихсэн. Үүнээс хойш Монголын түүхэнд хятадуудтай найзлаа, хятадуудаа түшээ гэж нэг ч хүн хэлээгүй. Одоо оюун эрдэнэ бүр улаан цагаан дагарсан. Юугаар сольж болохгүй хятадууд маань. Хятадуудын хөгжлийн галтрыг нь хамт сууж аялцгаая монголчуудаа. Монгол улс хөгжийл гэж байгаа бол хятадуудтай хамт л явах хэрэгтэй. Хятадуудтай л найзлах хэрэгтэй гэж байгаа. Цорын ганц цагаан дагарсан. Тэгээд дайснаа намнаад эхлэхлээр та нар шудраг хүн гэдэг. Өөрийн тойрсон битүү хулгайч. Битүү хулгайч. Одоо ингээд зохион байгуулалттайгаар нэг мангас бий болгож байна. Энэ элбэг дөрж муу юу? Муу. Гэхдээ тэрэн дээр нь бүр нэмээд жүжиг зохиогоо. Кино зохиогоо. Тэгээ одоо тэр нэг амуудраа гэдэг нэг ус мүсээ тосолцсон нэг нөхөр нэг нэвтрүүлэг хөтөлж байна. Үндэсний баялагын тухай. Тэр өөрөө нүүрсний хулгайч шүү дээ. Тэр нүүрсээр баяжсан шүү дээ. Тэгээ үндэсний баялагыг ингээд зүв мүүгээ ярьж байгаа дандаа хулгайч нар. Дандаа л идэж уусан Монголын баялагийг хулгайсан хулгайчууд. Монголд амьдарж байгаа 3 сая 400 мянган хүн яг ижилхэн хуваах ёстой баялаг. Тэгэнгүүт одоо та нарыг гөлөг төөрүүлж байгаа юм шиг төөрүүлээд ганцхан элбэг дөрж идсэн юм шиг ярьж эхэлж байгаа. Яг өнөөдөр Монголын олигархууд, Монголын гэмт хэрэгтэнгүүд төрөөс төрсөн тэр бунтангуудыг тоолох юм бол за 100 тэр бунтан гэж ярив. 100 тэр бунтан намаас төрсөн бол 80 Монгол ардын намаас төрсөн. 20 ардсан намаас төрсөн. Яагаад тэгэхээр ардсан нам дангаараа төр өрсөн түүх байхгүй. 1990 оны хувьсгалаас энэ 25 оны 30 жилийн хугацаанд 35 жилийн хугацаанд 2 удаа ардсан нам ялсан. Гэхдээ засгийн газар нь хамтарсан засгийн газар байсан. Монгол ардын нам 35 жил төр барьсан гэсэн. Тэгэхээр хулгайч ярих гэж байгаа бол мангас төрүүлэх гэж байгаа бол сүү Батболдойгоо яар.
Элбэгдөрч муу юу? Муу. Би элбэгдөрч дургу юу? Дургу. 2008 онд би баригдахдаа за элбэгдөрч бол Монголын төрд хамгийн их гай болно шүү гэж ярьж явж байгаа л би хэрэгт орсон. Элбэгдөрчийг сонгож болохгүй. Бурайдууд бол хэцүү. Гэхдээ бурайд ч гэсэн инх хоёр нь хамаагүй дээрээ. Элбэгдөрч бол хамгийн аюултай хүн. Монголын төрийг самарнаа гэж би сонд ярьцлага өгж явж байгаад би хэрэгт орчихсон. Одоо элбэгдөрчөөс илүү аюултай хүн оюун эрдэнэ. Оюун эрдэнэ битгий өмөр. Оюун эрдэнэ иргэн тойрон. Та нар бодолтой. Цөөвөр чонын сүрэг дотор ганцхан шудраг арслан байна гэж байхгүй шүү дээ. Цөөвөр чонын сүрэг дотор цөөвөр чон л байна. Оюун эрдэнэ иргэн тойрны хүмүүс бүгд хулгайч дээ. Бүр гарсцсан. Одоо та нар оюун эрдэнэ ах нарыг хар сай дээр томилж байгаа. Энэ хулгайч юу? Энэ тийм шудраг хүн үү? Энэ хамгийн аюултай хүн. Энэ ийм шудраг хүн үү? Хамгийн аюултай хүн. Хамгийн аюултай хүн. Хамгийн аюултай хүн. Хамгийн аюултай хүн. Бүр хамгийн аюултай хүн. Бүр хамгийн том нь. Тэгээ энэ хулгайч. Энэ бол бас аюултай. Хожоо бүр харах царайнаас хожоо явсан. Энэ бас аюултай. Ийм хүмүүс оюун эрдэнэ хамгийн итгэлтэй ах нар нь. Тэгээ ийм ах нартай. Хүрэл бач шиг найзтай. Одоо оюун эрдэнэ засгийн газрыг хар. Дандаа хулгайчуд. Тэ та нар яагаад ийм хүнд итгээд байгаа? Чингис хааны нэг үг байгаа шүү дээ. Алд бие минь алдарвал алдар тугай. Ахуй төрөм бүү алдар тугай гэж. Би арх ууж яваад үхээгүй. Тэ? Авгаа хүүхий эргүүлж яваад үхмээргүй. Зүгээр ямар ч хинч биш ингээд нохон гөлөг шиг байж байгаад би үхмээргүй. Хамгийн тансаг, хамгийн ир зөрөгтэй, хамгийн шудраг, хамгийн үнэтэй, хамгийн бахархалтай үхэл бол эх орны төлөө үхэл. Та нар намайг алхал байлгүй. Авилгатай тэмцэх газрын дарга дангаас өрнг алсан шигэ. Зоргийг алсан шигэ. Даш балбарыг хороосон шигэ. Олон их орончдыг мэндийн зинэ шиг. Олон их ономын инх сайхан шиг. Газар шороо яриад тэр хордоод өгсөн. Даш балбар газраа хувьчлах гэж байгаа, газраа зарах гэж байгаа хүмүүсийг 7 үеэр нь шалгах ёстой гэж хэлэл орлогдсон. Тийм биз? Сүүл дангаас өрн маш том авилгачдын хэргийг барьж аваад алгацсан. Австралийн синжээч нар задлаа хийгээд уургийн дутагталд ороод үхсэн гэж оншил гарсан. Яахлаараа уургийн дутагталд ордог. Хортохоор хор өчгөр уургийн дутагталд орж өгдөг. Гэтэл Монголын имлэг юу гэж гаргасан гэж зүрхний чигдээс. Монголын эмчнэр лагу, Австрийн эмчнэр лагу. Ураныг яах ч. Ураныг яах ч байна. За ингээд нэвтрүүлэг үргэлжилнэ. За би яах гэж лайв хийсэн гэхлээр одоо миний 3-т халахын эхэлнэ. Би урагшаа 100 халах ёстой. 1-т халахын маань лайв байсан, 2-т халахын маань нэвтрүүлэг байсан. За одоо 3-т халахнаа би хэлэхгүй. Би гинтийн билег барина. За ингэхлээр Монголын хэвлэл мэдээлэл зургатууд бүгд миний эсрэг явах байх. Тэр үед та нар надаас бити урваарай. Хэрвээ та нар надад яг тэр үед та нар надад итгэх байвал би бүх юма хаяна. Писта. Заяан хайсан харлалрууд. Ингээ бүгдээрээ хорт авдраар үхэг. Ингээд эвлий цөрлөөжүүдийн эх орон Монгол улс болог. Үеийн үед тусгаар тогтнолын төлөө тэмцэж цусаан ивүүлж ясаан хугачулж ирсэн өвгдөм нь хөгсөмс та нарыг өршөхгүй хараараа заяа. Би 3-т халахмаа хийгээд Монголын хэвлэл мэдээлэл тэр чигээрээ над руу тариад хэрвээ ард түмэн надад итгэхээ байгаа тархиа угаалвал би бүгдийг хаяна.
За ингээд ямар ч ус үзнэ. Та нарын хэр итгэхийг үзье. Ойлгосон. Би та нараас айхгүй. Та нар намайг худалдаж авч чадахгүй. Нөгөө нэг монгол хүүгээрээ, хожоо монгол хүүгээрээ, нөгөө нэг Малайзад бие өмөлжсэн янхан илэрэгч уянгаараа, нөгөө хожоо гаралтаад нахаал навчаагаараа. За тэгээд манай Монголын урлагийн 50% хожоо цустай болцсон. Манай урлагийнхан бүгд миний эсрэг явах баг. Монголын урлагийн 50% нь хожоо цустай болцсон, хар хөлн болцсон. 50% нь гавьяач үжигчин болохгүй дарганы үгээр хөдлөн. Монголын урлагийнхан одоо 50% миний дайсан байгаа. 100% миний дайсан болно. Би энийг мэдж байгаа. Гэхдээ та нараагүй 50 хүрсэн. Цаашдаа амьдарч болох л байлгүй дээ. За ингээд тулалдаан зөвхөн шонхрууд нисэн. Нэвтрүүлгээ үзээрэй. Би нэвтрүүлгээ танилцуулчих. Миний хаалттай бүлэг ийм бүлэг байгаа. Төлбөртэй бүлэг. За ийм логотой ингээд цус цэвэр нэр цэвэр төлбөртэй гэсэн бүлэг байгаа. За одоогоор 483 гишүүнтэй. За ингээд Үнэн ба Зөв намын Отгонбаатар орсон. Тийм үү. За ингээд сэтгүүлч Дүлгөө орсон. Сэтгүүлч Дүлгөө орсон. Үндэсний үзэлтэй. За энэ Батминд орсон бай. Энэ нэг дэлгэр мөрөнтэй ярьсан яриа. Энэ байж байна. Энэ ерөөсөө юу штэ. Нэг жилийн 60,000 штэ. Энэ ануудын даваа орсон дугаар гарч байна. Энэ нөгөө нэг айхтар залуу орсон шүү дээ. Баасан жаргалаа энэ залуу хүн гэхэд та мундаг залуу байлээ. Энэ ёстой мундаг залуу. Энэ юм дуулгана. За тэгээд босоо өх Монголын чойгог ер нь юу хийдгийг. Босоо өх Монголын тэргүү орсон. Яг одоо энэ шантаж хийдэг юм уу яадгийг яаж санхүүждэг ингээд тэр тухай ярьсан. За энэ дээр халуун цус тулга орсон. Халуун цус тулгын дугаар байгаа. За энэ дээр чи нэг догшин хар орсон шүү дээ. Базар бай. Энэ бол дээр үед бол нэг юм мянгатын жанжин байхаа. Энэ өстой жинхэнэ жанжин шиг нөхөр орсон байна. Морины. За ураны эсрэг тэмцэгч хөхөө орсон. За хөхөө ахын баримт бол бүр хөдөлгөчгүй баримт. Ураны хорны тухай аюултай баримтуудыг дэлгэсэн байдаг. За ингээд цэнхэр үс цэрэг. Би өөрийгөө их зоригтой гэж боддгийн. Тэгсэн чинь цэрэнгийн ажууд бол би өстэй. Энэ ёстой бас мундаг хөхөө. Энэ юу н их хурл мурал гараад ирвэл энэ өстэй их юм их. Их цэцэг гэдэг юм ихтэй. За энэ нөгөө зайран бат тулга нөгөө айхтар үхэлтэй, сүнстэй, чөтгөртэй нүүр тулж буу халдаг. Зайран бат тулга гэж бацаа орсон. Энэ бас мундаг зайран юм шиг байлаа. Би энэтэй уг нэг уулзъя гэж ярьсан даа. За ингээд нэвтрүүлгүүд бол байгаа, бүх дугаарууд байгаа. Ерөөсө 60,000 төгрөг штэ. 60,000 төгрөг штэ залуучуудаа. Тэгээ бүтэн жил үзчихээчтэй. Тэгээ би та нарын өгж байгаа 60,000 төгрөг нэгчлэр ихний л мөнгө штэ. Тэгээ энийг чи би алтан бүгж авч зүүхгүй штэ. Монгол улсын төлөө та нар 60,000 төгрөг өгчлөлтөө. Би нэвтрүүлгээ үйлдвэрлээд нэвтрүүлгээ та нарт үнэлээд үзүүлж байна. Сарын 5,000 төгрөг. Гэхдээ 5,000 төгрөг хийгээд байраад идэв шүү. Надад тэр 5,000 төгрөг та нар нэг 5,000 төгрөг хийхээ. Нэг тамхины мөнгө л болчих юм шүү дээ тэр чинь. За ийм байна ингээд. Дараагийн дай хүртэл баяртай. 3 дахь цохилтонд орно. 3 дахь цохилт маань нэлээд хүнд цохилт орно. Энэ төрийг сайн байлгая гэвэл ард түмнээ сайн байлгах хэрэгтэй юм байна. Би тэгэхээр ард түмнээ сэрэж, ард түмнээ ухаан суулгаж ийж энэ төр өөр болох юм байна гэдгийг би хийн. Одоо төртөө бол зодолдоод хэрэггүй. Тэртээ тэргүй өнгөрсөн. Төртөө зодолдоод эдгээр намайг шорондгийн баривчлна. Тэгэхээр одоо төртөө зодолдох хэрэггүй. Ард түмэнтэйгээ зодолдож, ард түмэн рүүгээ чиглэж нэвтрүүлэг хийх юм бэл. Ард түмэн шудраг, ард түмэн ухаантай болоод ирвэл ард түмэн амь нэгтэй болоод ирвэл энэ төр жижигхэн бөөс бид нар зүгээр нэг бандажны эрдэн дээр явж байгаа бөөсийг алж байгаа юм шиг энэ дээр байгаа гаруудыг чад гэж алчихна.
ард түмэн ямар агуу хүчтэй гэдгийг одоо харуулах цаг нь ирсэн. За тулалдаан зөвхөн шонхрууд нисэн дараагийн лайвт баяртай түгээгээд өгөөрэй за.